За, гоо сайхны бүтээгдэхүүний зах зээл дотоодын хувьд ер нь нэлийн одоо эрчимтэй тэлж байна. За, импортын бүтээгдэхүүн ч нэлийн өндөр байна тий. Тэгэхээр танай компанийн хувьд бас одоо энэ чиглэлд яг ямар одоо стратегтэй, ямар ялгаралтай ажиллаж байна? Бид нар бол бүтээгдэхүүнийхээ зөвхөн чанар дээр төвлөрч, чанараараа ялгарч одоо ажиллаж байгаа. Тэгээ манай компани одоо 5 жилийн өмнө сая 6 сарын 5-нд боллоо. Тэгээ манай компани анх бүтээгдэхүүнийг зах зээлд гаргаж ирэхдээ унтлагын маск гэж гаргаж ирсэн. Тэгээд Монголд хамгийн анх удаа бүтээгдэхүүнийхээ чанарт 100% баталгаа өгсөн. Тэгээд тэр нь одоо яасан бэ гэхээр унтлагын маск дотор 20 ширхтээ нэг хайрцаг дотор тэрнийх нь нэгийг хэрэглээд таалагдахгүй бол үлдэгдэл 19 маска буцааж өгөөд 100% мөнгө ав гэдэг хэрэглэгчийн баталгааг анх өгсөн. Тэгээд энэ хэрэглэгчийн баталгааг одоо 5 жилийн хугацаанд өнөөдрийн хүртэл ингээд явж байгаа ийм процесс. Тэгээд өнгөрсөн хугацаанд ингээд ярихаар хүмүүс аягүй асуудаг. Одоо хүн бүр ингээд таалагдахгүй ингээд бараагаа буцаад байх юм бол танах одоо даварч юм шүү гэдэг. Гоо сайхны бүтээгдэхүүний зах зээл ер нь дотоодын хувьд одоо жилдээ ойролцоогоор хэд орчим хувиар өсөж байна. За, өсөлтийн трендийг яг яаж харж байна? За, яг өсөлтийг нь яг тодорхой ингээд хэлэхэд аягүй хэцүү болчиход байна. Яг тэгэхээр зарим нь гайлаар мэдүүлж орж ирж байгаа байх. Зарим нь бол нөгөө карго гэдгээрээ ороод ирчихээн. Зарим нь нөгөө Солонгост намрын баяр гээд болох үед нь хямдралтаа аваад хамаатан саднараа дамжуулаад оруулж ирээд хэрэглэж чинь гэдэг ч юм уу те. Тийм учраас яг хэдэн өөр өсөж байгааг бол яг тодорхой хэлэхэд аягүй хэцүү. Ерөн зүгээр олон улсын зах зээл дээр бол гоо сайхны бүтээгдэхүүн бол маш олон төрлөөр хөгжиж байна. За, илүү одоо органик бүтээгдэхүүн гэдэг тал руугаа бол сүүлийн 5 жил нэлээд эрчимтэй явлаа тийм. Тэгэхээр энэ чиглэлд ер нь манай одоо дотоодын компаниуд үйлдвэрлэгчид яг органик гэдэг дээр яг ямар одоо талаас нь харж байна? Бидний хувьд органикээс илүү үр дүнд суурилсан буюу performance суурьтай бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлж байна. Тэгэхээр одоо органик гэдэг юм бол эр чинь хамгийн ихтэй л 6 сар хадгалах хугацаатай болоод эхэлнэ. Дээрээс нь энгийн температур тэд нэр ингээ муудна гэдэг чинь яг органик бүтээгдэхүүн. Яг тэгэхээр органик бүтээгдэхүүний биед ороод задрах хэвээр 36 температурт байгаа. Тэгэхээр одоо хамгийн сүүлийн үеийн одоо энэ бэлтгэлүүд бол нөгөө антибиотик гэдэг нэр чинь хамгийн дэвшил технологиор бүтээгч хүнийг эмчилж байгаатай адилхан хүмүүс гоосууд нь сайхан гоё бол арьс нь гоё болыг юм бол өндөр технологийн бүтээгд одоо орц найрлагуудыг, пептидүүдийг ашиглаж ийж хүнд гоё үр дүнд хүрж байгаа. Органикээр бол нөгөө яг эмэгтэйчүүдийн хүсэж байгаа тийм гоё өндөр түвшний хурдан үр дүнд бол хүрэх боломжгүй. Тийм учраас бид нар бол ээж нэхэр веган тэгээ хамгийн өндөр одоо манай дээр PDRN бокс гаргасан бол тэрэнд орж байгаа орц найрлага нь Францын лабораторид гаргасан, Францад үйлдвэрлэсэн. Тэгээд сертификаттай одоо өндөр технологийн пептид түүхийдэнд ашигладаг гэдэг ч юм уу те. Иймэрхүү маягаар дэмжиж ажиллаж байгаа гэсэн. За, яг эцсийн бүтээгдэхүүн ингээд органик ч бай одоо юу гэдэг өндөр технологийн ч бай ингээд бүтээгдэхүүн бол гарч байгаа. Тэгээд судалгаа хөгжүүлэлтэн дээр та бүхэн одоо яг ямар хугацааг зарцуулж байна? Ер нь энэ чиглэлд хийж байгаа одоо судалгаа хөгжүүлэлтүүд сүүлийн үеийн трендүүд те дэлхийн зах зээлийн трендүүд яг хаашаа явж байна? Миний одоогийн ингээд судалж байгаа компаниудад явж байгаа бол яг үр дүн дээр суурилсан аль болох хурдан хугацаанд үр дүн үзүүлэх, арьсыг гоё болгох гэдэг чиглэл рүү явж байгаа. Зарим хэсэг нь бол нөгөө органик талдаа ингээд тодорхой юм шиг байна. Ер нь бол дэлхийд ирчгтээ органикээс илүү веган тэгээд нөгөө амтан дээр туршаагүй байх тий дахин боловсруулдаг нөгөө сав боглон анхдагч түүхий дээр ийгсэн сав боглон дээр байх гэдэг ч юм уу. Тэгээд манай компанийн хувьд бол бид нэр анхдагч их усүрээр хийгдсэн одоо сав баглаа бодлыг ашигладаг. Дотоодын үйлдвэрлэгч нарын хувьд бол мэдээж одоо бүгд найрамдахтад ард улс за Солонгос гэдэг ингээд яг одоо үйлдвэрлэл одоо хийлгэж байгаа те одоо масс зах зээлд хийлгэж байгаа бүтээгдэхүүнүүд бол энд байгаа гэж байна. Тэгэхээр ер нь одоо гадаад зах зээл дээр одоо бүтээгдэхүүнээ үйлдвэрлэлээд за дотоодд нийлүүлэх ч гэдэм үү эсвэл дахин одоо экспорт хийх ч гэдэм үү энэ боломжийг яг ямархуу байна гэж харж байна. За сүүлд бас одоо гоо сайхны бүтээгдэхүүний компаниудаас харж байхад Казахстан ч гэдэм үү те энэ Төв Азийн улс орнуудыг нэлээд том боломж байна гэж харж байна. Тэгэхээр энэ дээр та хэдий одоо зорилго танай компани одоо стратегийг юу гэж тодорхойлж байна? Бид нэр олон улсын зах зээл рүү гарах сонирхолтой. Тэгээ анх одоо бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхдээ хятад үйлдвэрлэсэн бас олон улсын зах зээлийг анханасаа тоочглосон учраас энд ингээ үйлдвэрлэл явуулсан байгаа. Яг тэгэхээр хятад өөрөө бусад улсуудтай олон улсын худалдааны хилцээрүүдтэй Монголоос болохоор нөгөө чөлөөт худалдааны хилцлүүд байхгүй учраас экспорт хийхэд айгүй төвөгтэй
өндөр татвартай болчдөг. Хоёрт нь болохоор Монголоос нөгөө олон улсын хэмжээнд рүү экспортын тээвэр зуучлал маш хөгжсөн байдаг бол Хятадаас дэлхийн бүх улс руу тээвэр ихэд маш хурдан өртөг багтай байгаад байгаа. Тийм учраас бид нар бол яг Apple шиг ажилладаг гэсэн. Бид нар бүтээгдэхүүн хөгжил, технологи, сав дизайн бүх юм дээр Монголдо ажиллаад тэрийг үйлдвэрлэж байгаа нь болохоор бид нар олон улс руугаа экспорт их зорилготойгоор Хятад үйлдвэрлэж байгаа. Одоо зах зээл дээр яг одоо таасаа хэлж ин л за бүгд 8 дотоод ард улсын хувьд бол давуу тал боломжууд их байна. За энэ тэнд одоо Солонгостой харьцуулахад тэ үйлдвэрлэгч улс зардлын хувьд яг ямар байна? За ерөн зүгээр өрсөлдөх чадварын хувьд тэндээс бас юу нь арай илүү байгаад байна? Тэнд болохоор кластер болж ингээд үйлдвэрүүд хөгжснөөр илүү их давуу талтай болж ирж байгаа. Дээрээс нь нөгөө түүхэн идүүд олон улстай айгүй худалдаа хийж байгаа бол түүхэн идүүдээ дэлхийн бос улсуудаас татаж авчирхад бас илүү боломжийн бол байж байгаа гэсэн. Солонгос ч юм уу те бусад улс орнуудтай харьцуулахад. Яг хуу энэ жил бол ихэнх одоо салбар дээр бол бас харьцангуй одоо өсөлт бол гарахгүй нэ гэсэн юм тооцоол байна. Гэхдээ гоо сайхны бүтээгдэхүүний зах зээл бол одоо олон улсын энэ дата мэдээллүүдээс харахад доктортой өсөлтийг үзүүлж байна л да. За ер нь бол жилдээ ойролцоогоор нэг 7-8 орчим хувийн өсөлттэй гэсэн юм тооцоонууд байгаад байна. Та бүхний төсөөлөл яг ямар байна? Энэ жил дотоодын зах зээл гадаад руу одоо экспорт хийх боломжоо ямархуу байдлаар тэлнэ гэж харж байна. Эхний ээлжинд бид нар яг дотоодын олон улсын яг стандартын дагуу байгаад төсөөлөлттэй бол байгаад байгаа. Гэхдээ манай брендийн хувьд бол 2 оронтойгоор 25-аас 25 онд бол өссөн. Цаашдаа ч илүү өндөр хэмжээгээр өснө гэж бодож байгаа. Тэгээ бид нар яг олон улсын зах зээл дээр эхний ээлжинд дотоодынхоо зах зээл дээр илүү тэлээд дараа нь бид нар олон улсын зах зээл рүү гарах сонирхолтой байгаа даа. Дотоодын зах зээл дээр одоо шинэ импортын маш олон бүтээгдэхүүнүүд өрсөлдөж байгаа шүү. Тэгэхээр энэ дээр одоо өрсөлдөөний хувьд яг ямар байна? За чанар олон стандарт те одоо нөгөө түгээлт. За тэгээд ханган нийлүүлэлтийн сүлжээн дээр яг ямар асуудлууд тулгарч байна? Өрсөлдөөний хувьд бол асар их ширүүн байгаа даа. Гоо сайхны бүтээгдэхүүн дээр болохоор хүссэн хүн бүр нь худалдаа хийж болж байгаа. Тэгээд хамаатан садны гадаад байдаг бол бас багаараа оруулаад ирчээ гэдэг ч юм уу. Тэгэхээр хүн бүр шууд гэрээсээ ч зарж байгаа, том дэлгүүрээс зарж байгаа гэсэн. Гол нь энэ бүтээгдэхүүний хувьд чанар хамгийн чухал. Бүтээгдэхүүнийг тээвэрлэхэд одоо хүүтний үлрэл тээвэрэхгүй байх, дулаан тээвэрлэх, хэд халуун тээвэрлэхгүй байх гэдэг ч юм уу. Яг олон улсын стандартыг хангаж чанарн дээр анхаарал явах юм бол давуу тал гарч ирж байгаа гэж бодож байгаа. Манай хувьд бол бүх түүхэн эдийн сонголтоос ахуулаа үйлдвэрлэлийн процесс нь олон улсын ISO болон GMP шаардлагыг хангасан үйлдвэрлэдэг. Тэгээд дээрэс нь тээвэрлэлтийн бүх процесс нь дандаа температур баригчтай орчинд эсвэл яг дулааны улиралд тээвэрлэлтэй хийдэг. Орон нутаг дотор тээвэрлэлт хийхэд бас температур баригчтай машинаар тээвэрлэлт хийдэг. Ингээд ирэхээр эцсийн хэрэглэгчд ямар нэгэн байдлаар хөлдөөд бутсан ч юм уу тийм асуудалтай бүтээгдэхүүн очдөг. Тийм учраас өндөр чанартай учраас манайх зах зээл дээр ингээд өсөж байгаа гэж харж байгаа. Та түрүүн ярилцлагын ихэнд хэлж байгаа. За Монгол ер нь одоо дэлхийн нийтээр одоо хурдан үр дүнд хүрэхийн бүтээгдэхүүн гоо сайхны бүтээгдэхүүн дээр төвлөрч байна гэж байна. За тэгвэл дотоодын одоо Монголын хэрэглэгчдийн хувьд зан төлөвтэй худалдаа авалтын зан төлөв. За тэгээд хэрэглэгчийн хэрэглээний хандлага дээр ямар өөрчлөлтүүд гарч байна. За импортын бүтээгдэхүүний өрсөлдөөн бол маш их байгаа. За өндөр технологиор үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд бас зөндөө байгаа. Сонголт их байгаа. Тий. Хэрэглэгчд бол маш хэмжээний сонголт бий болж байгаа. Энэ бол хэрэглэгчд бол маш сайн зүйл. Бид нэр энэ өрсөлдөө их байгаа ч гэсэн бид нар энэ дундаас биднийг өөрийнхөө бүтээгдэхүүнийг илүү сайжруулах, илүү гоё болгох, илүү чанартай бүтээгдэхүүн их боломж гэж харж байгаа. Хэрэглэгчийн зан төлөвийн хувьд ямар өөрчлөлт? Хэрэглэгчийн зан төлөвийн хувьд хэрэглэгчид онлайнаар ч худалдаа авалт хийж байна, офлайнаар ч гэсэн худалдаа авалт ингээ хийж байгаа. Манай хувьд бол бид нар Улаанбаатар хотын 21 аймаг 9 дүүрэгт бол Улаанбаатар 9 дүүрэг, тэгээ 21 аймагт дэлгүүрүүдээр зардах борлуулалт хийж байгаа. Онлайнаар давхар борлуулалт хийж байгаа. За та өнөөдөр хүрэлцэн ирсэн тань маш баярлалаа. За баярлалаа.